Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар үзүүлж байна. Нэг Монгол. Хүн төрөлхтөн нийтээрээ цар тахлын эсрэг тэмцэж, улс орон бүр өөр өөрсдийн асуудлуудтай нүүр тулж байна. Монголчууд бид ч бусдын адил өөрсдийн асуудалтай нүүр тулан хүнд цагийг хамтдаа даван туулж байна. Гэхдээ бид шантрах ёсгүй. Яагаад гэвэл бидний өвгдөөс үүнээс ч хүнд хэцүү цагийн шургийг сүрэн зогсож өнөөдрийн Монгол улсыг бүтээсэн бахархам түүхтэй. Энэ түүх цаашид ч үргэлжлэх болно. Яагаад гэвэл бид нэг л их оронтой нэг монголчууд. Хүнд цагийг бид эв нэгдлийг хүчээр даван туулах болно. Нэг Монгол хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Үндсэн хуулийг дээдлэн сахиж Монгол улсын ерөнхийлөгчийн үүргийг шударгаар гүйцэтгэх батлан тунгаглая. Монгол улсын ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн сонгуул болж монголчууд шинэ ерөнхийлөгчөө сонгоно. Господин президент Монголии! Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх ойд хөрш Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин өмнөд хөрш бүгд найрамдах Хятад улсын дарга Си Цзиньпин нартай цаар ярьж цаашдын замын зураг тохиролцсон. Нэг Монгол. Улс төр эдийн засгийн маргаан мэтгэлцсэн нийгэм эдийн засгийн асуудлууд урд өмнөж байсан, одоо ч байгаа. Ер нь цаашид ч байх бах. Гэхдээ энэ бүхний ард нэгэн асуудал чимээгүйхэн уруудан доройтож мартагдсаар ирсэн. Энэ бол Монгол орныг нөмөрсөн байгаль орчны доройтол, чимээгүй тахал болсон цөлжилтийн асуудал юм. Амар юм. Хэдэн минут цогцолоо. Яг одоо юм байна. Манад үүсэж байгаа шар шураан шураг бидний хувьд нэг толгомдсон асуудал болж байна. Өдгөө Монгол орны нутаг дэвсгэх юм багагүй хувийн сүлжилт, газрын дороолт ямар нэгэн хэмжээгээр өртөөд байна. Энд бол тэгээд одоо мад идэхэд юм байх болохгүй. Хэцүү биш. Бүрсэнэргүүдээ тийм хуулаач. Очоо өсгөд нүдэн бомбарлаад гэдэг таглаа. Одоо энд бол 300 гаруй бог мал ингээд элсэнд дарагдсан байна. Тэнгэр гинт харахгүй л юм ч үзэгдэхгүй. Дээш арайч чүүтэл гэлтэй. Гэрээ нэг юм олж ирсэн. Өөрөө ч арайхгүй. Ингээд л гарын үлдвэрд байхаа юм харагдахгүй. Тийм байхгүй зүгээр гэрэл унтрааж байгаа юм шиг канал тарж байгаа юм шиг таг гарахгүй. Сүүлийн жилүүдэд шар шорон шуурганы тоо эрс нэмэгдэж 2007 оноос 2017 оны хооронд 245 хүчтэй шуурга болжээ. 2018 оноос 2021 оны хооронд ердөө 3 жилд 306 удаа шар шорон шуургуулсныг үндэсний статистикийн хорооны тоо баримт харуулж байна. Энэ бол Монгол орныг нөмөрсөн байгаль орчны доройтол, чимээгүй тахал болсон цөлжилтийн асуудал юм. Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 77% цөлжилт газрын доройтолд өртөөд байна. Энэ байдал цаашид үргэлжилвэл тун удахгүй бид хөрсөө алдах аюултай нүүр тулах юм аа. Газрын гарц гэж юу н гарахаа байж чад л
Намайг очтой янз бүрийн ногоор хулгардагс одоо таан дээрс хоёроос өөр юм зургхан байсан юм байна. Тийм л байна дөө. Ургамал улдсол муухан талдаа болоод байна. Өөрөөр гараад. Сүлжилт бол ерөөсөө жилээс жилд мэдэгдэж байна л да. Сар шорон шуурах гэдэг бол ерөөсөө хавар тавьдаг байсан бол одоо бараг авар байтгаа өвлж тавьдаг. Жилийн дөрвөлрэлт бараг шороо тавьж шин. Намайг баг байхад ерөөсөн мал идэж барахаар өгөөстэй байсан. Байдаг байсан. Тэгсэн чи одоо ерөөсөн байхгүй болсон сүүлийн 10 жилийн дургадаг ургамлууд байхгүй болж байна. Мэдгүй одоо тэгэл энэс л мэдээж дор болно шүү дээ. Одоо ийм зэрэгтэй бас шороо мороо ийм 30 жилийн дараа бол бүр л амир болох. Одоо хүмүүсийн энэ байгальтайгаа харьцах харьцаа маш муудсан гэж боддог би. Монголын шар шорон шуурга бол зөвхөн Монголын асуудал биш. Энэ бол бүс нутгийн төдийгүй олон улсын асуудал. Монголоос ихтэй шар шорон шуурга, Хятад улс, Япон, Солонгосыг нэрвэж цаашлаад Америкийн нэгдсэн улсын Калифорни төрдгийг эрдэмтэд тогтоогод байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухлагийн хүрэлц өг нэгдсэн үндэсний байгууллагын эндэр дээрээс монголчууд 2030 он гэхэд тэр бумаар тоологдох мод тарьж ургуулна гэж амласан. Энэ бодлогын цаана ямар зүйлүүд байгаа вэ? Бодлого 1. Олон улсын анхаарлыг зөвжиж буй Монгол оронд хандуулах. Тэр бумод үндэсний хөдөлгөөнийг Монгол улсын ерөнхийлөгч Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотноо нэгдсэн үндэсний байгууллагын хүндэт эндэр дээрээс зарласнаар олон улсын анхаарлыг Монголд хандуулах бодлого байсан юм. За Монгол улсын ерөнхийлөгч Ухлагийн хүрэлц өг ерөнхий ассамблеийн санал шүүмжлэлд оролцож олон улсын харилцааны асуудлаар Монгол улсын байр суурийг илэрхийлэх юм а. Президент de la Mongolie. Манайд үүсэж байгаа шар шорон шуурга бидний хувьд нэг толгодсон асуудал болж байна. Тиймээс дэлхийн нийтийн өмнө толгороод буй өөр амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол улсад тэр умаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өнүүлж эхлээд байна. Тэрээр уур амьсгалын өөрчлөлт болон Монгол улсын өмнөх хулгамдаад байгаа шар шорон шуурга цөлжилтийн асуудалд дэлхийн нийтийн анхаарлыг хандуулахыг зорилоо. Бодлого 2. Дотоодын хүнс үйлдвэрлэл. Үүнийг дагсан ажлын байр нэмэгдүүлэх. Тэр мод үндэсний хөдөлгөөн хэрэгснээр бид хүн амынхаа хүнсний хэрэгцээг хангаж импортоор авдаг жимсхэн хүнсний ногооныхоо тодорхой хувийг эх орондоо ургуулж олон сая малынхаа хичээлийг бэлдэж олон мянган хүнийг ажлын байраар хангах нийгэм эдийн засгийн үр өгөөж бий болно гэж үзэж байна. Нэгэн түүх ярив. 1921 онд тухайн үед Монголд байсан бүх шашны төлөөллүүд нэг дор цугласан байдаг. Үүнээс яг 100 жилийн дараа буюу 2021 онд тэр бумод үндэсний хөдөлгөөнд нэгдэж Монголд байгаа шашны төлөөллүүд мод тарьсан юм а. Эсрэг тэсрэг байр суурьтай улс төрийн намууд төр хувийн хэмжлэгэлтгүй аж ахуйн нэгжүүд иргэд бүгдээрээ цуглаж төрийн тэргүүнийхээ босгосон тэр бумод үндэсний хөдөлгөөн гэсэн туган дор нэгдэж чадсан юм. Иргэд нэгдлээ. Хүрэлцэх бол одоо сая тэр юундаар ийм амлалт авлаа тэр юм уу. Энэ бол одоо ёстой нэг нүдэ олсон юм. Ерөнхийлөгчийн санаачилсан санаачлагыг одоо бүгдээрээ дэмжиж Бүгдээрээ хэрэгжүүлж дэмжицгээе. Хүн бүхэн мод тарьцгаая. Аж ахуйн нэгжүүд нэгдлээ. Энэ Монгол орноо ингэж ойжуулах гэж байгаа нь бол үнэхээр зөв оновчтой ийм үйл хэрэг болно гэж би бодож байна. Жил одоо тодорхой тоогоор нэмсээр байгаад л 10 жилийн дараа тэр бом гарсан. Элчин сайдууд нэгдлээ. Мне кажется, что очень важно. Энэ том зорилтыг хэрэгжүүлэхийн тулд жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хүртэл хувийг зарцуулна гэж ерөнхийлөгч хүрэлц өг сая хэллээ. Энэ бол Монгол улс төдийгүй бүс нутгийн хэмжээнд байгаль орчныг хамгаалахад чухал хувь нэмэр болно. Бид энэ санаачлагыг бүрэн дэмжиж байгаа хамтран ажиллахад бэлэн байна. Одоо хойч үеийн төлөө ерөнхийлөгч ийм агуу санаачлагыг дэвшүүлсэн байна гэж би ойлгосон байна.
Хятад улсын дарга Ши Жинпин Монгол улсын ерөнхийлөгч Хурлсахгүйтэй удасаар ярихад бол хамтран цөлжилтөд тэмцэнэ гэж тохиролцсон байгаа. Байгаль орчныг хамгаалах чиглэсэн ямар ч санаачлалыг бүгд найрамдах Чех улс дэмжинэ. Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийд даяар олон хүндрэл учирч байна. Тэрбум мод тарих санаачлах цагаа олсон гэж үзэж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол улсад маш олон сорилт тулгарч байгаа учраас илүү их чармаах хэрэгтэй. Монгол улсын ерөнхийлөгч манлайл үзүүлж байгаад баяртай байна. Шашны байгууллагууд нэгдлээ. Энэ санаачлалыг хот өдөөгөө маш өргөнөөр дэмжин талархаж мод тарьж байгааг бид хүмүүс харж байна. Одоо манай тэнгэр үзэлтнүүд эхний ээлжинд 1 сая модыг ямар ч байсан энэ жилдээ багтаагаа тавина гэж одоо бас хэлэхэд таатай байна. Ийм нэмэлттэй байх юм бол ингээд бүгдийг хийж чадна гэдгийг бас өнөөдөр бас үйл ажиллагаанаас дамжуулан ингээд маш их мэдэрлээ. Ерөнхийлөгчийн зохион болж байгаа арга хэмжээний хүрээнд бас дахиад энэ Монголын олон шашны төлөөлөл нэг дор нэгдэж байгаа нь бас тийм бэрхтэлтэй сайхан үйл явдал гэж харж байна. Улс төрийн намууд нэгдлээ. Сая нүүбийн эндэр дээр ерөнхийлөгч хөрсөх тэрбум мод тарих санаачлал гаргасан. Энэ санаачлалыг ардсан намын 200 мянган гишүүд уухайлан бодлогын хувьд дэмжиж идэвхтэй оролцоно гэдгийг бас энэ эндэр дээрээс хариуцлагатайгаар хэлж байна. Тэгэхээр өнөөдөр Монгол бол үнэхээр сөлжилт нүүрс орон болж орж байгаа. Бид нэр 25 сая толгой малтай байсан бол өнөөдөр 75 сая 80 сая толгой малтай болсон. 9 жилийн дараа 10 жилийн дараа энэ зорилт одоо ингээд биелсэн байх юм бол дэлхийн бүх улс хурлууд монголчууд бас ярьсан зүйлээ хийчдэг ийм ард түмэн шүү гэж үнэлэх хэрэгтэй. Үнэлүүлэхийн тулд өнөөдрөөс эхлээл хүн болгон хичээх хэрэгтэй, ажиллах хэрэгтэй. Уул уурхайн компаниуд эх 10 жил 600 гаруй сая мод тарьж ургуулна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж нэр бүхий 21 уул уурхайн компани 2030 он хүртэл нийт 608.5 сая мод тарьж ургуулахаа батламжууллаа. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг, нийслэл 680 сая мод тарьж ургуулахаа батламжууллаа. Тийм мэдээч энэ бол үндэсний хэмжээний бол хөдөлгөөн болж өрнөх ёстой. Монголчууд бид бүгдээрээ одоо энэ байгаль дэлхийн эх орноо одоо хамгаалж ирээдүйд өглүүлж өгөхийн төлөө одоо зүтгэж байгаа хувь нэмэр оруулж байгаа гэж харах хэрэгтэй. Хажуугаар нь бас нэг юм арай нэг төрөвчсөн инновацлог шийдэл ийм бас үйлдвэр барих боломж бас харагдаж байна гэдэг нь бас гэрэл гэгээтэй ийм ирээдүй харагдаад байна бас. Хамгийн чухал нэг зүйл бол энэ суулгац за өрсөлдөө энэний хэмжээ байгаа. Тэр компани бол 3 өрсөлдөөний одоо байгууламж өрсөлдөөний одоо төсөл хэрэгжүүлж ингэж жилд нэг 25-аас 30 сая өрсөлдөө бий болгох бодлогын хүрээнд бол үйл ажиллагаагаа явуулна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн болоо гэнэт сэтгэлийн хөдөлгөөнөөр хийж гисэн зүйл биш ээ гэдгийг шууд хэлэх нь зөв байх. Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсын Глазгов хотноо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн удирдагчдын чуулга уулзалт зохион байгуулсан. Энэ уулзалтанд Монгол улсын ерөнхийлөгч зориуд зорин очиж оролцсон юм. Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсын Глазгов хотноо уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтанд оролцож Монгол улсын байр суурийг илэрхийллээ. President of Mongolia. Монгол улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд хөлөмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн аргаар сүлжилтөд тэмцэх шалдуурлыг бууруулах, 2030 он гэхэд тэр умаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхлэв байна. Амьдралын их ус, усны их мод гэж манай ард түмэн ярьдаг юм а. Тэр умаар тоологдох мод тарьж ургуулах санаачлах хэрэгжснээр Аз төв төдийгүй Америк төв төрж байгаль экологи, эрүүл мэнд, эдийн засгийн хор хөхөл учруулж байгаа шар шорон шуургыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Улсын ерөнхий сайд Фумио Кишида, бүгд найрамдах Энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Моди, Японы бүгд найрамдах Герман улсын канцлер Ангела Меркель нартай уулзахад Монгол улсын санал санаачлагыг дэмжиж
хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлв. Монгол нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн гүйцэтгэх нарийн бичгийн дараа Дэлхийн банк группийн үйл ажиллагаа хариуцсан захирал нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Ур амьсгалын ногоон сангийн захирал нартай Монгол улсын ерөнхийлөгч албан уулзалт хийлээ. Улсын байгууллагууд санхүүгийн тал дээр мэрэгжлийн зөвлөгөө өгч боломжит бүх дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ. Эндээс нэг зүйл маш тодорхой анзаарэгдэж байсан. Байгаль орчны доройтлын эсрэг мод тарж ургуулах нь хамгийн зөв шийдэл мөн гэдэг дээр дэлхийн улс орны удирдагчид бүгд санал нэгдэж байсан юм. Монгол улс дэлхийн бусад улс орнуудаа мөр зэрэгцэн байгаль дэлхийг хамгаалах үйлсэд оролцож чадна гэдгийг төрийн тэргүүн олон улсын тавцанд дахин нэг удаа нотоллоо. Монгол Австралия Европа Others targeted. Rotterdam was rocked by ice cliffs quickly turned nasty. Эдийн засгийн хүндрэл газар авч байна. Тухайлбал Азийн орнуудад хүнсний бүтээгдэхүүний үн 25% өсөж байна. Цар тахлын дам нөлөө дэлхийд даяар тээвэрлэж жижигхэн гацаа үүсгэж нийгэм эдийн засгийг нэрвэж байна. Америк нэгдсэн улсад инфляцийн түвшин 5 дахин нэмэгдсэн бол Монголд ч юмны үн өсөж байна. Нийгэм бухимдаж байгаа нь үнэ. Гэхдээ Монголын төр засаг нэгдсэн бодлогоор нэг зүг рүү харж энэ асуудлыг шийдэхээр хичээж байна. Сүүлийн 30 жилд анхудаа Монголын төрийн 3 өндөр албан тушаалтан нэг танхимд цуглан хувийн хвшлийнхэнтэйгээ нийн нугуу ярилцсан санал бодлоо солилцсон юм. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан зар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх сэдэв төр хувийн хвшил хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх чуулга уулзалтаас дараах зөвлөмжийг гарган хэрэгжүүлж эхэллээ. Бизнесийн орчны суур шинжилгүүдийг нэн яаралтай эхлүүлэхэд төр хувийн хвшил санал нэгдэв. Миний харж бугаар энэ цар тахлын дараа дэлхий хоёр багтана. Нэг талаас цар тахлыг амжилттай даван туулсан нийгэм эдийн засаг нь бүтцийн өөрчлөлтийг хийж дасан зохицсон улс орнууд. Нөгөө талаас цар тахлын өмнө сөхөрсөн эдийн засаг нь мөддөөс ихгүйгээр унсан иргэдийн амжиргаанд оройтсон улс орнууд гэсэн хоёр бүлэгт хуваагдана. Хувийн хвшлийн оролцоотойгоор хөрш орнуудтай хийх худалдааны урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарахаар боллоо. Өнөөдөр нүүрс нэг 2 тэрбум долларын экспорт явж байгаа. Тэгэхээр зах зээлүүд хамгийн оргил үедээ байна. Тэгээ энийг одоо гашуун сухад ялангуяа бомтын төмөр зэмийн холболтыг нин дараа одоо 22 онд шийдэж чадах юм бол мэдээж 23-24 онд бол эдийн засгийн экспортт бол нэг ойролцоогоор 3-4 тэрбум долларын нэмэлт ийм одоо экспорт өнөөдрийн зах зээлийн үнээр бол харагдж байгаа. Өрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог бууруулж, давхарцсан хяналт шалгал, хүнд суртлыг арилгах ажлыг эрчимжүүлэхээр бол Аялын бүтээдэг хүмүүс чинь ажилчид байдаг юм аа. Альва байгууллагын амьд зүйл нь бол ажилчин. Сүүлийн одоо боли 10 жилдээ энэ ажилчин ангийнхнаа салбарыг орхисон байна. Харилцаа нийгмийн амьдралд нь энэ боломжийг бий болгож өгөхт нэг тусламж үзүүлээч төр засаг нэ. Хөгжлийн томоохон төслүүдийг хөргөвчлсөн горимоор үеийн хвшил тулгуурлан хөдөлгөхөөр боллоо. Тэгээ ерхий сая түрүүн нэлээд онцорч хэллээ. Одоо экспорт их дэмжих юм байна. За хөрөнгө оруулалтыг бас их одоо өгшүүл дэмжих юм байна гэдэг ийм бас урам зориг одоо найштай сайхан мэдээд хэллээ. Эдийн бомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, экспорт, импортын тээвэр, логистик үйл ажиллагааг жигдрүүлэх чиглэл онцгойлон анхаарах болов. Улсын төсөв гэдэг бол хэмжээтэй нэг айлын тогоол гэсэн үг. Тэндээс бүгдээрээ халбагдаж хоол идэж байгаа. Харин тэр хоолыг хийх болохоор ганцхан муу ээж л хийж байгаа. Ээж чи хэмжээтэй шүү дээ. Монгол улсын нэгдсэн төсвөр бүх юма даалгад одоо болив. Тэгээд 30 жилийн юм хурал суухад нэг юм сэдвээр
ерөнхийлөгч их хурлын дарга ерөнхий сайд ийм урт хугацаанд төвчээртэй гэж анхааралтай оролцож ирснийг ерөөсөө санахгүй байна. Тэгэхээр энэ үр дүн их сайн байх болов гэж бодож байна. Төр засаг илүү одоо бизнес эрхлэгчдийн нүдээр эргээд одоо жишээлбэл зөвшөөрөл болон хяналт шалгалтын энд одоо том хүч сурталуудыг харахыг эрмэлзэж байгаа. Бид нар ч ер нь 800 жилийн өмнө даргуун дахлаар тусчаад тэрнээс өөрийгөө хамгаалж ирсэн ард түмэн ш тусгаарлаж. Тэм учраас энэ цар тахлын цан гардгаараа гарна. Бидний зөвхөн монголчуудад нам болон талцах альва талцал хуваагдал нь хөгжлийн хамгийн өндөр том чөдөр тушаа болж байсныг манай нэн шинхэн түүх бидэнд сануулсаар байгаа байлээ. Эк Монгол. Монгол орны цэвэр усны нөөцийн 74% нь агуулгадж байгаа хөвсгөл далайн ээж хорд хавдар мэт бохирдлын ирмэг дээр тулж ирээд байна. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой бодтой аюул занал мөнөөсөн мөн. Монгол улсын цэнгэг усны нөөцийн 70%-ийг бүрдүүлдэг хөвсгөл нуурыг хамгаалах цаг болсныг эрдэмтэн судлаачид хэлж байна. Тэгвэл энэ асуудлыг Монгол улсын ерөнхийлөгч анхааралтай авч холбогдох албаныханд үүрэг чиглэлийг өгсөн байдаг. Яг нуур бол төв тунгалаг өнгөтэй байх хэвээр. Гэтэл бол кола шигтэй энэ харцаа шиг ийм өнгөтэй болсон байгаа. Ер нь усгүй бол алтаар яах юм бэ? Газар байхгүй бол улс яаж орших вэ? 1950-ад оноос Үсгэл далайд бензин шатхуун, өргөн хэрэглээний праа тээвэрлэж байсан 60 гаруй автомашин, мотоцикл, ус онгоц живж бохир дуусаар. Тал тийш 50 орчим метрийн хэмжээтэй шатхуун алдагдсан байна. Тэгээд далай дотор одоо байгаа шатхуунууд задарч байгаа. Бор 500 загварын Сүхбаатар хөлөг онгоц 309 тонн жинтэй эргээс 110-аас 120 м, 12-оос 16 метрийн гүнд живж, ойд хэсгээрээ усны түвшнөөс 9 м, урд хэсгээрээ 3.2 метрийн гүнд, уурын ёроол 1.4-өөс 1.9 метрийн гүнд аг шаварт шигдсэн байдалтай байлаа. Ямар арга хэмжээ авах ёстой, цаашдаа далайгаа яаж хамгаалах ёстой гэх олон агуун ажлууд энийг дагж хийгдэнэ. Энэ бол айгүй том ажлын эхлэл тавьж байгаа шүү. Маш том ажлын эхлэл. 2021 оны 10 дугаар сарын 1-нд Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааны бэлтгэл эхэллээ. Цэрэг, айрам, онцгой байдлын салбар, мэрэгжлийн хяналт, орон нутгийнхэнгээд татан авах баг бүрэлдэхүүний 120 алпаагчид, танк, өвөгчгүүр, катер зэв, ковш, гал унтраах автомашин, хүнд даацын чирэгч, тээврийн хэрэгсэлгээд нийт 51 техник хэрэгслийг нуурын эрэгт татан төвлөрүүллээ. Татан авах ажиллагааны хамгийн чухал хэсгийн нэг бол хөлөг онгоцонд бэхлэгээ суйрлуулж, ан таталгыг холбох ажил байлаа. Хойд системээр хүнд жигтгэхээс нэг төрөлхөө хоёр дахь бүтээн нотоо зэрэг хойд хаалган дээрээс юм хүндэт бол хөшүүрэг хийж байгаа. Зангууны хоёр кинет нөхөр тороос орж эхлээд хойшоо сүрлгээ явуулсан байна. Дөнгөж сая хойшоо бүх бэхлэн цэгүүдээ нэг үрчлэг үзэг шалгалт хийчихэд гарч ирлээ. 2021 оны 10 дугаар сарын 7-нд Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа эхэллээ. Ундол онцог 58. Ирмэн оны 10 дугаар сарын 13 хөлгийг татан гаргах ажиллагаа төлөвлөгөөний дагуу үргэлжилж, хөлгийн их биеийг 69 градусын байрлалд босгов. Өнөөдрийн таталтын урал үсэндээ босох төлөвтэй болсон 69 градусын нагуултай болжээ. 2021 оны 10 дугаар сарын 21 хөлгийн их биеийг нуурын мандалд ил гаргаж ирэв. Баатар хөлөг онгоцтой 2 пошиг буюу одоо 400 литр масл буюу редукторын одоо тос байсан. Энэ бол асгарж ийсэн байна лээ. Тийм учраас тодорхой хэмжээний бохирдлоос энэ татан гаргах ажиллагааны явцад бид нар бол нуур авс хамгаалж чадсан онцлогтой байна. 1 литр шатхуун
1000 тонн усыг бохирдуулдаг гэсэн судалгаа бий. Өвсгөл нуур 380 км3 эзэл хүнтэй гэж тооцоход 400 гаруй литр шатхуун нуурыг хэр хэмжээнд бохирдуулах байсан нь төсөөлшгүй. 2021 оны 11-р сарын 1 хөлгийг татах ажиллагаа амжилттай үргэлжилж хөлөг бүрэн бослоо. Тангаар хаягдлаганд анх удаа хөгж понтон дээр одоо галын ад машиныг байрлуулан одоо хөлөг онгоцноос ус соруулах ажиллагааг бас Монгол улсаас анх удаа зохион байгууллаа. 3 дугаар төвшин буюу хөх төвшнгөөс нөгөө завийг татгаргахаа үед дотор нь байгаа 300-аас 400 тонн усыг сорох ажиллагаа ерөнхийдөө нэг 6 хоног үргэлжилсэн. Өдөр болгоно 300 тонноос сорон гаргасан байна. Машин 23 хөдөлгөөрөөсөө эхлээд гоос хөдөлгөөрөөсөө таттай цаг эхлүүл. Ирмийн 21 оны 11-р сарын 7 12 цаг 45 минут. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан өвсгөл нуурыг хамгаалах ажил биелэлээ олж их далайн харанхуй гүнд 36 жилийн турш орхигдсон Сүхбаатар хөлөг онгоцыг амжилттай татаж мөн хэн зогсоолд нь байрлууллаа. 36 хоногийн хугацаанд нийт 60 удаагийн таталт хийж 16 шумбагч цэл хүйтэн усанд 500 гаруй удаа шумбаж цэнгэг усын нөөцөө бохирдлоос аварч Монголын хамгийн том усан доорх ажиллагааг ийхүү эрсдэлгүй амжилттай гүйцэтгэлээ. Ерөнхийлөгч Хүрэлцөх өвсгөл нуурыг ЮНЕСКО-д бүртгүүлж байгаль хамгааллын дэлхийн сүлжээнд нэгдэн орох ажлыг эхлүүллээ. Түүхэндээ баг анх удаа далайн гүнд усны гүнд энэ том хөлөг онгоц гарах ажиллагааг одоо зохион байгуулж байгаа. Тэгээд та бүхэн маань үнэхээр одоо сайн ажиллалаа. Маш хүнд цаг үе ажилласан. Улсынхаа хамгийн анхны хөлөг онгоцыг далайн ёроол биш тийм ээ. Наранд гаргаад мөнхийн зогсоолд нь зогсоогоод ард түмэндээ сайхан үзэсгэлэн болгож одоо ингэж үлдээж байгаа явдал та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Аврах хөлөг онгоц одоо дахин далайн мандалд хөөхгүй ч иргэний зогсоолдоо мөнхөд зогсон аялагчдыг ийг хужирлаж анхны усан тээврийн түүхийг өгүүлсээр байх болно.
Эг Монгол. Өдрийн мэндийг хүргэе цэцгэн маань. Усаагаа. Тэгээд энийг болохоор би өөрөө шийдэл ус гэд нэрлэлчихсэн. Хайрлж байгаа юм бол бид усаа хайрлах ёстой. Бүх энэ хамгийн гол нь 2021 оноос хойш яг одоо усны нөөц маань ер нь яг хомсдох тал руугаа орж эхэлнэ гэсэн. Хот ерөөсөө 1-2 жилийн дотор усан санал шахуулдаж дууснаа гэдэг. Улаанбаатар хот маань 2030 он гэхэд ундны цэвэр усны дутагдалд орно гэсэн цочрдом дүгнэлтийг мэрэгжилтнүүд хийж байсан цаг саяхан. Тэгвэл энэ цаг ард хоцорсон. Монгол улсад анхны ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эхлээд байна. Эргэн санаа. Америкийн нэгдсэн улс Вашингтон хот. Монгол улсын ерөнхий сайд Тухнагийн хөрөлсөх Америкийн нэгдсэн улсыг халбан ёсны айлчлаа яг одоо цагаан орноос эхэлж байна. Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч Майк Пенстэй хэлэлцээр байгуулахаар яг одоо цагаан орныг чиглэн ярьж байгаа үзэгч та бүхэн харж байна. Монгол улсын ерөнхий сайд хөрөлсөхөд Америкийн нэгдсэн улсын тэрийн нэрийн бичгийн дарга Помпео бараад. Төрийн департаментын ордонд Монгол улсын ерөнхий сайд хөрөлсөх Америкийн нэгдсэн улсын тэрийн нэрийн бичгийн дарга Помпеоноор Мянганы сорилын сангаас олгох 350 сая америк долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурдаг. Мянганы сорилын сангаас олгох бүх хөрөнгөөр Улаанбаатарын усны нөөцийг сайжруулах, Монгол улс анх удаа саарл усыг цахилгаан станц, аж үйлдвэр, уул уурхайд ашиглаж эхэлхий. За энэ 350 сая доллараар буцалтгүй тусламж буюу иргэн төлөгдөхгүй гэдэг үзэгч та бүхэн тодорхойлж хэлхийг хүсэж байна. Харин одоо бүтээн байгуулалт эхэллээ. Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр тохон үйлдвэр байгуулахар болсон. Энэхүү компакт гэрээ нь үнэхээр бодиттой өөрчлөлтийг авчирч өнөө хүртэл хамтын ажиллагааны багтам амжилт болж ирсэн шигээ цаашид ч үргэлжлэхэд нь бид чадах бүхний тууштай их болно гэдгийг амлаж байна. Монголын ард түмэнд ашиг тус өргөж өгөх энэхүү компакт гэрээг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө мянганы сорилтын корпорац тууштай хамтран ажиллахаа илэрхийлье. Үүний нэг болох 93 сая америк долларын өртөг бүхий ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Та бүхний одоо ажлын үр дүнгийн хүчээр одоо өнөөдрийг ажил маань албан ёсоор эхэлж байгаад үнэхээр сэтгэл хангалуун байна. Олон сайн ажиллаарай. Одоо тэгээд энэ бол одоо Монгол улсын одоо маш том асуудал шийдэгдэж байгаа. Нэгэн сайдаа маш их баярлалаа. Шувуу дээр био дээр нийтдээ 30 ширхэг гүний худаг гаргаад тэгээд тэр гаргаж ирсэн усаа бид нар энэ уулын бэлд авчираад ус гүн цэвэршүүлэх үйлдвэр дээрээ авчираад гүн цэвэршүүлнэ. Хоёр их усур маань өөрөө жилдээ 50 сая метр куб усыг олзуурлах ийм хүчин чадалтай их ус өртөө байгаа. Эндээс олзуулсан усыг энэ байгууламжид цэвэршүүлнэ. Энэ байгууламжийн хүчин чадал нь 75 мянган метр куб хоногийн ийм хүчин чадалтайгаар энэ үйлдвэр маань ашиглалтанд орно. Одоо та бид нар харж байгаа тэнцээ шинэ цэвэрлэх байгууламж маань баригдаж байгаа. 30 жил бид нар ярьсан. Энэ цэвэрлэх байгууламж энэ саарл усны үйлдвэр хоёр бол хүн холбоотой. Хамтарч ажиллах учиртай. Энэ бол Монгол улсын түүхэнд хийгдэж байгаа маш том бүтээн байгуулалтын ажил гэдгийг би өнчөө зориуд онцлон тэмдэглэж хэлхийг хүсэж байна. Он хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр ашиглалтанд орсноор жилдээ 4 буур нуурын устай тэнцэх хэмжээний үний цэвэр ус хэмнэн гэж мэрэгжилтнүүд тооцож байна. Эг Монгол. Олимпиадад монголчууд ертөнцийн чихний дуусталсан манай спортын түүхэнд хүнтэй. Улсын олимпиадад Монгол хүүхдүүд
Монгол улс Олимпийн наадмаас медаль аваад ирсэн тамирчдаа хуулийн дагуу шагнаж урамшуулдаг, бас алдаршуулдаг. Энэ бол сайхан үйл хэрэг мөнөөсөө мөн. Гэхдээ үүний хажуугаар бодох, эргцүүлэх бас нэгэн асуудал байна. Энэ бол Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багчууд олон улсын олимпиадад амжилттай оролцсон. Олон арван алт мөнгөн медалуудыг авч дэлхийн тавцанд улсынхаа нэрийг дуурсгасан байдаг. Гэвч эдгээр хүүхдүүдийг Монголын төр засаг өдийг хүртэл төдийлөн анхааралгүй явж иржээ. Тэгвэл энэ цаг Монгол улсын ерөнхийлөгч Хөрөлсөхийн үеэс эхлэн ард хоцорч байна. Төрийн тэргүүн зарлиг гарган хэрэгжүүлж эхэллээ. 2021 оноос эхлүүлж олон улсын олимпиадад амжилт үзүүлж медальт байран шалгасан сурагчдад тухай бүр нь Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит урамшууллыг нэг удаа олох эрхцээ оржныг бүрдүүлэхэд оршиж байна. Монгол улсын баг сүүлийн 5 жилд олон улсын математик, физик, мэдээлэл зүй, хим, биологийн олимпиадаас 52 медаль аваад байна. Монгол хүүхдүүдийн багийн амжилт тогтвортой өсөж, дэлхийн 107 орноос 11-р байранд ороод байна. Үнэхээр олон амжилт энэ жил Монгол улс гаргаж чадлаа. Үнэхээр би бас баяртай байна. Бас ерөнхийлөгчөд тэг ингэж бараалхаж байгаад бас итгэж чадахгүй амар сандралтай сандраад байна. Тэгээд би ирээдүйд биод технологиор төгсөөд Монгол улсын эмийн ургамлалаас эм гаргаж авах одоо чиглэлээр дэлхийн түвшний эм хийгээд одоо Монгол улсыг эдийн засгаараа дэлхийдээ харилцдаг болох мөрөөдөлтэй. Монголчууд оюун санааны хувьд ямар хүчрэг улс вэ? Оюун санааны хувьд ямар одоо хүчин чадалтай ард түмэн бэ гэдгийг одоо илтгэж харуулсан ийм сайхан үйл явдал болж байна гэж одоо бас би тавхандаа хэлхийг хүсэж байна. Тэд бүгд адил энэ цагийн бааtruуд. Эк Монгол. Салхитын мөнгөний ордын шүүгчид авилгын хэрэгт холбогдов. Салхитын мөнгөний ордын гих тодотголтой мөнгөн шагаа нарын 15 хүнд холбогдох хэргийг энэ сарын 14-өөс 22-ны өдрүүдэд хан улс дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны шүүхэд хэлэлцсэн. 125 сая долларыг шүүгч нар хувааж авч байгаа бичлэг байгаа гэдэг нь хэрэг тийм бичлэг байдгийн бол одоо нийтэд ил цацаа, ил гарга. Яг өнөөдрийн байдлаар шүүхээ ёс зүйн хороо ажиллахгүй байгаа. Иргэдийн 74% нь шүүхийг шудраг ус гэж үзэж байна. Гэмтэн ялгуу өнгөрөхөд тэнцвэр алдагддаг гэж үг бий. Эсвэргээр гэм зэмгүй нэг яллахад шудрагаас алдагдана. Нийгмийг дотроос нийдэж болонгортуулдаг авилга гэж зүйлтэй тэмцээг гэвэл нэн тэргуунд шүүхийг шударгалт болгох ёстой. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн Хөрөлсөх хэлэхдээ хүн засгалдаггүй, хууль засгалдаг нийгэм байна гэж хэлсэн. Тэгвэл энэ ажилдаа ханцуу шамлан ороод байна. 2021 оны 1-р сарын 15-нд шүүхийн тухай хууль шинжлэгдэн батлагдав. Тэгээ бүтэн 2 жилийн хугацаанд энэ шүүхийн шинжилгээний тухай хуулийг зүтгүүлж хагаад 1 сарын 15-ны өдөр бид нар шүүхийн тухай хуулийг баталсан. Тэгсэн. Шүүгч даргад биш зөвхөн хуулинд захирагддаг болгож өөрчлөв. Шүүгчийг олон нийтийн хяналтанд оруулж гаргасан шийдвэрийн үндэслэлийг тайлбарладаг болгож хуульчлав. Одоо бид нар ч 12 жил хонглын шүүх ярьлаа шүү дээ. Тэгэхээр нэг нөхөр гарч ирэл ерөнхийлөгч болол хонглын шүүхийн төлхөөрийг аваад явдаг. Баахан хүмүүсийг хил амд идэг, хэлмэгдүүлдэг. Дараагийнх нөхөр ангуудаа нөгөөдхөөсөө одоо өшөө хорслоо тайлж авдаг, тийм ээ? Нөгөө нөхрийг аваад шоронд идэг. Энэ бүхний тасн зогсоо энэ шүүх гэдэг байгууллагыг бие даасан хараад ус байдалтай болгоё. Ингэхгүйгээр энэ нийгэм чинь шударгаас тогтохгүй юм байна гэдгийг бид нар олж харсан юм. Өмнө нь Монгол улсын ерөнхийлөгч шүүгчид болон шүүгчдэд хяналт тавьж, нөөцлөг тооцдог албан тушаалтнуудыг бүгдийг томилдог байсныг өөрчлөв. Шүүх эрх мэдлийн хэд төвлөрлийг задлж, ээлжтэй бөгөөд харилцсан хяналт тэнцэлтэй болгож хуульчлав. Би одоо өөрийн өр хүүхдүүдтэй хүн шүү дээ, би чи эцэг хүн. Миний өр хүүхдүүд, миний одон судрынхан өр хүүхдүүд маань хэн нэгэн хүний өмнө мөргөж битээ амьдраасаа гэж би хүсэж байгаа. Харин миний өр хүүхдүүд тийм ээ
Хуулийн дор мөргөж амьдраасаа гэж хүсэж байгаа. Хуулийн дор мөргөж амьдраасаа гэж хүсэж байгаа. 2021 оны 2 дугаар сарын 10 Монгол улсын ерөнхийлөгч шүүхийн тухай хуулийг үндсэн хуулийн цэцэд өгснөөр хуулийн үйлчлэл зогсов. 2021 оны 9 дугаар сарын 6 Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх энэ гацааг арилгаж үндсэн хуулийн цэцэд гаргасан байсан гомдлоос бүхэлд нь татгалзав. 2021 оны 10 дугаар сарын 15-нд Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар шүүх эрх мэдэл үйлс ахиулах байгууллагын албаагчдын үндэсний чуулган төрийн ордонд боллоо. Та бүхэн улс төр бизнесийн явцсан ашиг сонирхолд үйлчлэн улс орныхоо язгуур эрх ашигаас хизээж ураж болохгүй. Хэн нэгний дарамт шахалтаар хэн нэгэн эрх мэдэлтний хүсэл даалгавраар гэмгүй нэгнийг хэлбэгдүүлж болохгүй. Гэмт этгээдийг ял завшуулж болохгүй гэдгийг ямагт санаж явахыг төрийн тэргүүний хувьд сануулan хэлье. Сануулan хэлье. Сануулan хэлье. Эк Монгол. Шин нисэх буудал, шин хот, шин боломж. Энэ бол хөшгийн хүндэд сүндэрлэн боссон авраг бүтээн байгуулалт болох Чингис хаан олон улсын шин нис хонгоцны буудал юм. Хэдийгээр Монгол улс бусад улс орнуудын адил цар тахлын хүндхэн нөхцөл байдалд байгаа ч гэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдэд урагшлуулж дуусгаж чадж байна. Эргэн санаа. Монгол улсын ерөнхий сайд ухнаагийн хүрэлцэх улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр улсын ерөнхий сайд Шинзо Абетэй хэлэлцээр хийж эс хонгоцны шинэ буудлыг аралтай ашиглалтанд оруулах талаар тохиролцлоо. Монгол ерөнхий сайд хүрэлцэх таны Япон улсад хийсэн айлчлал хичээл зүтгэл энэхүү том төслийг шуурхаа урагшлуулахад шийдвэрлэх гол нөлөө үзүүлсэн гэдгийг цохон тэмдэглэж хэлмээр байна. Харин одоо хөшгийн хүндийн шинэ нисэх буудлын анхны нислэгийн ёслолын үйл ажиллагаа болж Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх оролцлоо. Зорчигч үйлчлүүлэгч маань амар сэтгэл ханамжтай байгаа нь мэдэгддэг. Онгоцонд ороод ирэхдээ өөр шинэ нисэх буудлаасаа орж ирж штэ. Ямар гоё болцсон бэ? Буян тухай маань тийм байсан штэ. Одоо ийм сүүлийн үеийн жишгт нэгэн орчин үеийн нисэх буудалтай басна баяртай байна гэдэг бол зорчигч нар аягүй илэрхийлдэг болохоор бидний хувьд ч гэсэн маш давуу талтай аягүй сайхнаар эргээр хүлээж авч байгаа. Жилдээ 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий зорчигч үйлчилгээний барилга. 24 агаарын хөлөг зогсох талбай. 43 м өндөр нислэгийн хөдөлгөөний барилга, 8,000 тонны багтаан жухи шатхууны агуулга, жилд 11,900 тонн карго ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай. Тийм шинэ нисгийг ашиглалтанд орсноос хойш анх удаага явах гэж байна да. Айгуу сэтгэл өндөрөө. Сайхан болжээ. Чөлөөтэй, саруулхан. Тэгээ одоо ер нь юмд цомхон юмыг мэдхэд амар болсон байна. Олон улсад ерөнхийдөө аягүй төстэй байна. Тэгээ хуучныгаа бодвол илүү цэвэрхэн, эмэсэгстэй, тэгээ том зохион байгуулалттай. Тэгээд амар олон гейттэй болцсон. Тэр нь бас аягүй илүү амар байна. Одоо яг шөнийн цаг ч гэсэн бас бүх юм нээлттэй тий. Ийм олон ажилтнууд бидний төлөө ажиллаж байгаа сэтгэл сайхан өндөр байна. Тэгээ үйлчлүүлэхэд хүртэл аягүй тав тухтай. Онгоц маань хөөрж буухад асуудалгүй. Яг орчин үеийн өөр орны онгоцны бодлуудын жишгэнд бүрэн нийцсэн гэж Монголд ирж байгаа гадны авиа компанийн нисснэр ч гэсэн маш их баяртай байгаа гэвэл сэтгэл нэг бай, санаа нэг байгаа. Олон улсын ингээл хэсэг буудлуудаар явхаар чинь ямар гоё юм бэ? Ийм буудалтай болчихсон гэл байнга л харж ингээл харьцуулаад явдаг гэсэн шин. Энэ ажилыг бүтээхэд оролцсон бүх хүмүүст одоо Монгол улсын ерөнхийлөгч талархал төвшүүлж байгааг нь бас хүлээн авна уу. Улсын CIS зэрэглэлтэй аврах галуун трах барилгатай. Эдаасан дулааны станц болон цахилгаан шугам сүлжээний дэд барилгууд. Охир ус цэвэрлэх, утгах зэрэг буч харуу байгууламжаас бүрдэж байна. Эк Монгол.
Хээрийн галуу нисэн үл хүрэх газараас хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ гэж их зохиолч Дашдоржийн нацагт орж байгаа шүлгэлсэн байдаг. Өнөөдрөөс 100 жилийн өмнөх Монгол улсыг өнөөдрийн Монгол улстай харьцуулахад тэнгэр газар шиг хол зураг харагдах нь мэдээж юм. Тэгвэл өнөөдрийн улсыг маань бүтээхэд манай үе үеийн сэхэтнүүд, үе үеийн нийгмээ манлайлан чирэгчид үнэтэй хувь нэмрээ оруулсан гэдэг нь эргэлзээгүй юм. 1921 он ардын хувьсгал ялав. 1926 оны 4-р сарын 25-нд Амбатар хотын үлгэр жишээ дунд сургуулиас сурлаг Сахилга батаараа шалгарсан 45 сурагч эрдэм сурхаар өрн их зорин одлоо. 1930 он тэд өрнөдийн соёл ахуйтай танилцсан суралцаад эх орондоо иргэн ирлээ. Тэдний дундаас эрийн хошоо шагналт зохиолч Намдаг, их зохиолч Нацагдорж, эрийн шагналт ардын зураач Нам Хайцэрэг, Монгол киноны анхны найруулагч Нацагдорж, эрийн шагналт академич Аюурзад, ардын багш Батцүх, анхны токерчин Сэдэд нарын алдартлууд төрөн гарчээ. Тэд бол шинэ зууны хөгжлийг түүчээлж, соёлын үрийг суулгасан улсын тэргүүний сэхэтнүүд байсан юм. Тэгвэл шинэ 90-нд Монгол улсыг хөгжил дэвшилд манлайлан түүчээлэх иргэд хэн бэ? Монгол орны өнцөг булан бүрт хичээл сурлагаараа бусдыгаа тэргүүлж байгаа хүүхэд залуучуудыг дэлхийн шилдэг ихтэй сургуулиудад сургана гэсэн Монгол улсын ерөнхийлөгчийн амлалт хэрэгжиж эхэллээ. За сайн уу? Сайн уу? Болоо юм гэсэн. Тий. Багтаа бол. Мэ дутаа итгэдэг. Ерөнхийлөгчийн захиа даалгав. Эрхэм дүү хүний зэрэг төхөрч амьдрал төгөлд авч байж чухал үедээ хичээл зүтгэлээр үе тэнгийнхаараа манлайш тэтгэлэг хөтөлбөрийн эзэн болсон чинь сэтгэлээсээ баяр хүргэе. Би Монгол улсын хамгийн анхны эмэгтэй өрн хэлж болохыг хүсдэг. Ихэнх байрлахнууд бариад үлгий хотыг минь хөгжүүлэн гэж л бодож байгаа. Манай ойчид бол малчид ховд аймгийн үеийн нарийн голгагийн хараад. Чиний баярт үнтэй хамгийн гол тхийн тоосон. Хамгийн түрүүнд аавраа. За, хамт явчих. Ямар ч юм хамт шийдэх. 2000 хэлнэ ч та. Хотоос явна уу? За, хотоос явна. Өнөөдөр та гэртээ байцгааж юу? Та гэртээ байж. Бид бас нэг хүнтэй хамт яваа. За. За, манай залыг ороод ирээ. Тэд иржээс хэлэх юм аа. Чүн ашиг Монгол заахбав. Харгав ус авгааг. Гэнжрүү. Ерөнхийлөгч илгээд 2001 эцэг байд. Жилд нэг сум хороо болгоноос 330 сум, 171 хороо, нийт 501 хүүхдийг сонгож байгаа юм. Танаа охин тариалан сумаасаа эсэлтийн ерхий шалгалтаа хамгийн өндөр өгсөн. Тэгээ төрөөс гадаадд сургана гэсэн үг ээ хүүхдээ. За. Тэнгэртэй залбирж байгаарэ ээж. Тэнгис талын үзүүлнэ. Тандаа хязгааргүй хайртай шүү. Ийм мундаг хөдөлмөрч хүний хүүхд тасан дэн хэрэг баярлж байна. Би бүр илүү хичээнэ. Хангигээр миний амжилтыг төсөөлөх аргагүй. Хүчтэй хайртай шүү. Тэдрийг айгуу тэрсэн барыг ганцхан хөлийн мөндрөнд хүргэж гисэн баярлалаа. Яг үлгэж аваад цаашаага авч явж байгаа энэ баг өвлөд ч гэсэн маш их баярлалаа гэж багшийн өвдөөс хэлэх гэж байгаа. Хүүхдээ бүр үлгээд авчихсан. Бүр өстө жинхэнэ шүрбий болж байна. Хэрвээ миний бизнес хөгжин дэвших юм бол улсыг орондоо хөвөөсөн хөрөнгө оруулалт хийгээд гэр хорооллыг багасгах, бүтээн байгууллагын инженерчлэлийн үйл ажиллагаанд санхүү оруулна гэж боддог. Миний сонсноор бол энэ үлгий хотод хамгийн дээд тал нь 9 давхрын барилгыг барьж болдог юм байна. Харин би тэрийг нь 10 давууланда тэгж л бодсон. Энэ ерөнхийлөгчийн илгээлт нь бол
бүх хүүхдүүд тэгш хандж байгаа. Айгүй тийм биднэрт энэ сум орон нутгийн хүүхдүүд олж байгаа айгүй том боломж. Энэ боломжийг бүр сайн ашиглах хэрэгтэй. Илүү хичээх хэрэгтэй. Эдгээр залуус бол сум дүүрэг орон нутагта сурлаг хүмүүжлэрээ тэргүүлж дэлхийн шилдэг их дээд сургуульд ерөнхийлөгчийн тэтгэлгээр суралцахаар болсон 428 сурагчдын төлөөлөл. Монголын ирээдүй болсон та нартаа баяр хүргэж амжилт хүсье. Монголчууд бид гэр дотроо асуудлаа ярьж шийдэж чаддаг ард түмэн. Хэдийгээр асуудал зовлон бэрхшээл олон байгаа ч гэсэн бид энэ бүхнийг эв нэгдлийн хүчээр хамтдаа даван туулах болно. Яагаад гэвэл бид нэг л эх оронтой. Яагаад гэвэл бид нэг монголчууд юм. Нэг Монгол хөтөлбөр танд хүрлээ. Анхаарлаа хандуулсан эрхэм үзэгч танд баярлалаа. Нэг Монгол